намынхын дураараа хувийн хөвшил рүү ороод би энийг чи аавна тэр нь тэдэн хувиа өг гэдэг дарамт шахалтыг ил цагаан хийдэг болсон. Энэ нэг л өдөр 8 нэрийн дэлгүүрлүүч орж ирд юм аа. Нэг л өдөр гуталчны цех рүү орж ирд юм. Оёдлын цех рүү орж ирд юм. Тэгээд бүгдээрээ яадаг вэ гэхээр дарангуйлалт базагдтыг. Дарангуйлалт нэг л өдөр ирдгүү маа. Өдөр тутам гараа чангатгасаар атхан дотроо базчтыг. Бүгдээрээ одоо дарангуйлт байгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн бизнес эрхлэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх байна. Эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөт болцсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид бүх байдлаараа боомлогдож байна. Энийг хүлээн зөвшөөрөхөөс бид нар цаашид яах вэ гэдг нь тодорхойлогдно. Сүүлийн 8 жил маш олон хувийн бизнесүүд хаалга хаасан, татврын хүнд дарамтад байсан. Амь үрсхийн тулд Монгол ардын намд дагаар орж гинөө. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынх нь дарга нь одоо Монгол ардын намын чагсаалтаар гүүгээд орчхоор чи ямар юмны хувийн бизнес, хувийн хвшлийг хамгаалах байд юм бэ? Стратегийн том бүтээн байгуулалт хийдэг 1300 хүнийг ажилуулдаг газрыг бид нар хаагаад 7 он жиш цалингийн тавьж чадахгүй бүх дансыг хаацсан. Тэг гэрт нь 50-60 ороод нэгжлэг хийчдэг ийм балмад газар амьдарч иж бүгдээрээ яаж цалингийн бодлого тодорхойлох юм бэ? Юун цалин, бүгдээрээ юун хөдөлмөрийн бүтээмж, бүгдээрээ одоо дарангуйлт байгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн бизнес эрхлэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх байна. Эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөт болцсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид бүх байдлаараа боомлогдож байна. Энийг хүлээн зөвшөөрөхөөс бид нар цаашид яах вэ гэдг нь тодорхойлогдно. Бид нар хувийн хвшилтэй энэ чөлөөт эдийн засагтай зах зээлийн өрсөлдөөнтэй төр орж ирж булаалтаад ахаар юу болдгийг маш тод жишээ бол энэ авилга хорооллоо. Одоо сүүлийн үед ерөөсөө энэ Монгол ардын намынхын дураараа хувийн хвшил рүү ороод би энийг чи аавна тэр нь тэдэн хувиа өг гэдэг дарамт шахалтыг ил цагаан хийдэг болсон. Энэ нэг л өдөр 8 нэрийн дэлгүүрлүүч орж ирд юм аа. Нэг л өдөр гуталчны цех рүү орж ирд юм. Оёдлын цех рүү орж ирд юм. Тэгээд бүгдээрээ яадаг вэ гэхээр дарангуйлалт базагдтыг. Дарангуйлалт нэг л өдөр ирдгүү маа. Өдөр тутам гараа чангатгасаар атхан дотроо базчтыг.